За өглөө нэмдээ 2025 оны 1 сарын 1-ний өдөр ганцын даван дээр атхан тэнгэр хайрхныхаа бараг харж цайсан хаад ээж байгаа. Тэндээ шинэ ном гаргадаг юм болов гэж итэл гэмтийн ажил гараад наашаа доодог татрлаа. Яг нутагтаа ирсэндээ талархал баяртай талархалтай сайхан байна оо. За өнөглөө бол завхан нутагт тэнгэрт бол бүртээх үйлгүй сайхан гүн хөгцсөн хэр тэнгэр байна. Та бүхэн харж байгаа болоо. За тэр атхан тэнгэр хайрхныгаа харуулъя. Тэр урдлын тэр уулсын дээгүүр харагдаж байгаа тэр атхан тэнгэр хайрхан манай завхныхан бол 1 сарын 1-ний өглөөдөө ганцын даван дээр гарч одоо ганцын давын орчмоор гарч хайрхандаа сүү цайныхаа дээж өгөргөж уухайлж хураалдаг тийм заншилтай юм байна. Яг бидний хувьд бол нөгөө аян замд явж байгаа учраас замын турш дайраад бас сайсаныхаа дээжиг өргөөд Монгол түмнээ даасан их хайрхандаа ирээдүйн ажил үйлс Монгол түмнийхээ буян цаг даатгаад ингээд төлсөн. Тэр одоо машинуудыг харж байгаа бол бас хүмүүсийн бол тасраагүй л энэ өдөр болж байхад. За эргэн тойрныг харуулъя. Хүмүүс маань уул аваан дээр ингээд сайсаныхаа дээжиг өргөөд гэж зогсож байна. За Улаастаа хот маань одоо эндээс сайхан мэлтэйгэл харагдаж байна да. 4 улсынхаа дунд гэдэг шиг ямар ч бүртээх үйлгүй, ширхэгч утаагүй, үнэхээр агаар нь зүгээр ингээд нэг цэвэр агаар цээж дүүрэн амьсгална гэдэг шиг зүгээр шивж байгаа юм шиг л. Тийм сайхан цэнгийг агаар харж ирж байна. Тэр хойтлох нь баг атхан тэнгэр хайрхан гэж байдаг. Тэр нь тэнд хальт харагдаж байгааг та бүхэн анзаарч харж байгаа болоо гэж бодож байна. За тэгээ атхан тэнгэр хайрхны маань эртний нэр нь бол хөгтөнгөр хайрхан гэдэг нэртэй байсан юм байлээ. Тэгээ атхан тэнгэр хайрхан, богд ачирван гэдэг. Богд ачирван хайрхан бол мэдээж одоо бас нэлээд буддын шашин, шарын шашин нэвтэрснээс болоод шашинсан маягийн нэлээд салсан нэр болоо гэж бодож байна. Ер нь бол Самбууган малчны лавлах гэдэг номонд бол От хан тэнгэр гэсэн нэртэй байна гэсэн. Тэгэхээр магадгүй ер нь От хан тэнгэр от гэдэг бол От хан тэнгэр гэдэг нь илүү их одоо зохимжтой болоо гэж бодож байна. Яг ганцын даваанаас ингээ уруудад явж байгаа жижигхэн дүрс аруулсан тэгээд хүмүүс маань даавар гараал байна. За тэгээд ер нь бол бас яг ер нь хөдөө орон нутагт их ямар тайван амьдрал энд л байна да. Одоо Улаанбаатар хотын төвжирэл стрессийг өвөл ингээд хөдөө явж аймагуудад явж өвлждөг нэг тийм одоо соёл гэдэг шиг тэртээ бид нар нүүдлийн соёлтой ард юм. Тийм соёлыг л тогтоомоор юм байна. Өвөл ахмадууд нь хүүхдүүдэд дагуулж аваад одоо сургууль цэцэрлэгт явж хүүхдүүдэд аваад хөдөө орон нутгийн аймагуудад очиод аймгийн сайхан чөлөөтэй сургууль цэцэрлэгүүдэд байгаад өлчөржөөд сумдаач юм амьдрдаг тэгээ өлчөржөөд ингээ хүүхдүүд нь эрүүл сарвал өсдөг нэг иймэрхүү алхам хийх